Remember the hearts that you raised. It's when you're tongue-tied. Сайн байцгаана уу найзуудаа, ингээ ойр бичлэг хийсэн шинэ бичлэгтэй уулзж байна. Маш их баяртай. Тэгээ өнөөдөр хэдүүлээ нэг 2 илгээмж ирсэн энийг задлангаа тэгээ бас нэг пүүзний талаар ярилцах байгаа. Тэгвэл өнөөдөр хуваарийн дагуу бол нэг 4-5 илгээмж ирэх байсан. Тэгтээ ярьж амжсангүй тэгээ дараа нэрс илгээмжүүдийг инстаграмаараа лайв хийгээд танилцуулаад явчихъя. За эхлээд тагцын дотор юу байгааг үзье. Өнгөрсөн 7 хоногт манай Америкт Labor Day болоод Labor Day сэлээр маш олон пүүзнүүд маш боломжийн үнээр зарагдсан байгаа. Тэгээ би тэндээс яаж зүгээр авах вэ? 2-3 пүүз авсан. Зүг пакэж задлаа. 2 пүүз за энэ ямар пүүз гэдгийг харж байгаа. Логон дээрээс нь Nike Kobe. Kobe нэг манайхаа ярьдаг Kobe Uptempo гэж ярьдаг. Энэ 2006 онд санагдаж байна. All Star-аар өмссөн Kobe нэг байгаа. Өнгөний хувьд бол маш гоё юм байлээ. Хийх зайрсан материал өгсөн. Тэгээ size 41-тэй байгаа. За энэ үзэж яхаа. Дараа нь Facebook live-ийн бичлэгээ Facebook live хийх бах. Тэгээ Facebook live-аараа дэлгэрэнгүй яриад явчих. Тэгээ ярих гол пүүз маань болохоор энэ байгаа. Энийг гарсандаа би маш их баяртайгаа өмнө манай бичлэгнүүдийг үзчихсэн хүмүүсээ Nike Labor, Nike Off-White нэг авахта Nike Labor явсан. Тэгээ Nike Labor явж байхдаа харуулж ирсэн санагдаж байна. Энгийн Nike orange гэж Nike улаан хайрцаг. Хүмүүс нэг Nike orange box гэдэг. Тэгээ хуучин өвжи бокснууд нь улаан байсан. Orange ус одоо энэ улаан л гэж хэлгээр байгаа тэгээ. Та бүхэн өнгийн хэлээд явчих. Нэр нь болохоор Nike Air Max нэг print гэдэг нэртэй байгаа маань. Тэгээ цагаан цайвар цэнхэр тэгээд цайвар саарал өнгөтэй маань. За худалдаанд гарч ирсэн нь болохоор retail price нь $140. Би чинь $63 авлаа да. $63 авсан санагдаж байна. За тэгээд өнөөдөр Air Max-ийн талаар ярилцсанаа. Ингээд надаа нэг ийм 2 Air Max байгаа. Тэгээд 3 төрлийн өөр Air Max гэж хэлж болно. Энэ нь болохоор яг өвчи буюу анх гарч ирсэн Air Max-тай яг адилхан бол энэ болохоор Air Max нэг Ultra Light гэдэг арай хөнгөн загвар тэгээ дээр нь ингээд арай агаар мэтрэлт сайт байгаа. Тэгээ бичлэгний дундор дэлгэрэнгүй танилцуулаа явчих. Энэ нь болохоор Nike Air Max Pinnacle буюу арай нэг сайн чанарын Nike Lab-аас гаргадаг бүтээгдэхүүнүүдийн нэг байгаа. Тэгээ бичлэгнийхээ дундор ялгааг нь илүү дэлгэрэнгүйрээ тавьчих. За тэгээ пүүдээ танилцуулъя. Вау. Я. Хайрцаг. Манайхан бас энэ пүүз авахтай хайрцаг аягүй их асуудаг. Яг цуглуулж байгаа хүмүүс хайрцаг чухал гэж байна. Гэхдээ та бас хайрцгийг өмсөхгүй гэдэг бас санах хэрэгтэй. Зарим нэг пүүз хайрцаггүй байхаар уурлах маяг юм байдаг. Тэгээ та пүүзийг илүү өмсөн шүү гэж хэлмээр байгаа. Нэг өмнө тэр Nike Lab орохтой харж ирсэн надад маш их таалагдчихсэн. Тэгээ 140 авахад арай л үнэтэй санагдчихсэн. Энэ дотор нь их гоё юмнууд байх шиг байна. Тэгээ пүүзээ ойрхнаас харъя. Энэ болохоор өнгөрсөн жил энэ чинь энэ онд гарсан юм байна. Энэ онд Nike-аас болохоор Wheel of Nike гэдэг тийм нэг collection гаргасан байгаа. Өмнөх миний хийжсэн Off-White нэгийг авахтай хийжсэн бичлэгийг үзсэн бол энэс гадна 3 өнгөөр байгаа. Air Max 95, Air Max 1, Air Max 2, нөгөөх нь Air Max 97 байлаа. 3 санааг бол. Тэгээ надад хамгийн их таалагдсан нь Air Max 2.
Тэгээ танд сайн харагдах нь энэ принт нь болохоор энэ миний фотографийн дээр өмссөн байгаатай яг адилхан принт байгаа юм. Пүүзний хайрцагнуудын принт. Танд сүлдэрлээд ээж магадгүй би гэрлээ бас жоох янзлахыг бодъё. Тэгээ энэ дээр дандаа юм пүүзний логонууд байгаа. За тэгээ Air Max-ийн талаар ярих юм бол хамгийн анх 1987 онд хамгийн анхны Air Max гарч ирсэн. Өвгийн өнгө нь болохоор цагаан цэнхэр хамгийн анх гарсан нь болохоор цагаан улаан, тэгээ дараа нь цагаан цэнхэр гарсан. Цухтаач хадлаа. Сайн мэдэхгүй байна гэдгийг бас мэддэг ш удаарай дахин уншиж амтсангүй тэгээ. Ямар ч хамгийн анхны өнгө нь цагаан улаантай өнгө байгаа. Тэгээ өнгөрсөн 2017 онд Nike Air Max 1-ийн 20 жилийн болоод хоёулаа худалдаанд дахин эргэж зарагдсан байгаа. Маш олон хүмүүс авсан. Би ч гэсэн авсан, тэгээд авснаа зарцсан байгаа. Тэгээд удахгүй дахиад хямдрахаар навнаа. Сая миний Instagram-ыг үзчихсэн бол outlet-ээр бас Air Max 1 Air Max 9-ийг холсон шинэ hybrid загвар ирсэн байсан. Энэ оноос эхлээд ер нь Show Water Spoon-ээс эхлээд ер нь hybrid загварууд нэлээд тренд болох шинжтэй байна. Тэгээ миний хувьд бол hybrid загварыг нэх гэж дурлаж сонирхоод байдгүй гэж хэлж байна. За тэр яг тэгээд 1987 онд хамгийн анхны бидний нүдэнд ил харагддаг ийм Air технологитой Nike-ийн бүтээгдэхүүн гарснаар нь Nike-ийн пүүзний хувьсэлд маш том нөлөө үзүүлсэн гэж боддог. Easy гарахаас өмнө Air Max-ийн хайп бол нэлээ өндөр байсан. Маш олон гоё клубуд гарсан. Тэгээд сонирхуулахад хамгийн анхны клуб нь болохоор 1987 онд гарснаас хойш явж байгаад хамгийн анх 2002 онд л Nike өөр дизайнер өөр брэндтэй хамтарч коллаб гаргасан юм байлээ. Тэг хамгийн анхных нь коллаб болохоор 2002 онд та бүхний сайн мэдэх Японы алдарт Atmos-тай хамтарч Nike хамгийн анхны коллаб хийсэн маш амжилттай болж Nike Air Max-ийн хайп хэлсэн гэж хэлж байна. Тэг хүн болох Air Max дуртай. Тэгээд мөн sneakerhead-үүд хамгийн чухал өдөр бол 3 сарын 26 байдаг. Nike Air Max Day гэдэг хүн болгон Air Max пүүз өмсдөг байгаа. Тэгээ миний маш дуртай өдрүүдийн календар дээр байнга тэмдэглэдэг. Хүргэлж сайхнаар хүлээж авдаг баяр хөтэй. За тэгээд энэ гурван пүүзтэй жоохон ялгааг яриад явуул. За хамгийн мягаас нэрэлчээ. Мяг жоохон. Арай өдөр тутам өмсөд надад хамгийн их техник санагддаг. Ялангуяа 100-ны үлрэл энэ болохоор Ultra Light гэдэг ингийн Air Max 1-ийг бодвол хамаагүй хөнгөн, тэгээд хамаагүй агаар нэвтрэлт сайтай. Тэгээд үний өвч гэсэн арай хямдхан. Яг гэвэл арай хямд материал ашиглаж байгаа. Арьсан биш, зүгээр ингийн mesh гадаргуутай материалыг ашиглаж болохоор хямдхан байдаг. Тэгээд энэ Ultra Air Max-ийн хувьд бол өмсгөд маш хөнгөн, тэгээд агааржуулалт сайтай. Тэгээ өмсгөж нэг харамсаад байхгүй. Яг гэвэл үний үед боломжийн хямдхан болохоор хямдхан гайгүй пүүзийг бол байн өмсгөд бол зүгээр. Үнэтэй пүүз авчаад тэгээд юу болоог баг. Тэгээд дорхноо мяар болчулаас хайран байдаг. Тэгээ энийг бол өдөр тутам маш их өмсдөг байгаа. Тэгээд дараагийнх нь болохоор энгийн Air Max нь болохоор юм арьсан материалтай. Тэгээд toe box нь артлын хэсэг нь өөр материалтай. Ерөнхий загвар нь яг үндсэн загвар бол хамгийн анх худалдаанд гарахтаа ийм гарч ирсэн. Тэгээд сонирхуулаад хэлэхэд бас энэхүү загварыг маань Nike алдарт загвар зохион бүтээгч Tinker Hatfield бас зохиосон байгаа. Tinker Hatfield-ийн зохиосон пүүснүүдийг Nike-г авсан гэж хэлж байна. Яг гэвэл Jordan Nike-с гэрээгээ цуцлах шахаж байхад Tinker-ийг Nike эргүүлээ авчирснаар тэгээд Jordan 3 төснөөр Jordan Nike-тэй гэрээгээ хадгалж үлдсэн гэж ярьдаг байгаа. Тэгээ хамгийн гоё хэсэг нь Nike лого артталт нь байрсан байгаа. Энэ гэрлийн хүчрийг олох бол нэг сүйдэрлээд ах шиг байна. За тэгээд энэ бол яг үндсэн худалдаанд хамгийн анх гарч ирсэн загвар байгаа. Тэгээд дараагийнх нь болохоор энэ Pinnacle загвар. Миний Nike Jordan-гийн хамгийн дуртай загваруудын нэг бол Nike Lab-аас гаргадаг, Jordan-гоос гаргадаг энэ Pinnacle загвар байгаа. Яагаад гэвэл Pinnacle загвар үндсэн бүтээгдэхүүнийг материалыг хамгийн их сайжруулад тэгээд
чанар энэ гутлын наалт мал бүх юм нэр нь хамаагүй үүрдэг. Дээр нь тусгай special box дээрдэг байгаа. Тэгээ энэ арай нэг сайн чанарын хувилбар гэж хэлж болно, сайжруулсан. Үний хувьд арай үнэтэй байдаг. Гэхдээ иймэрхүү Air-Max-уудыг бол outlet-ээс олоход амархан байгаа. Надад их маш их таалагддаг. Айгүй хөнгөн бүз. Тэгээд энэний бас хамгийн гоё нь доторх оловч юм байна. Энэ боталктай адилхан байгаа. Хэрвээ танд сайн харагдчихвэл Nike box-нуудын лого байна. Оловч нь их гоё юм байна. За тэгээд өнөөдрийн unboxing нэг иймэрхүү Air-Max-ийн талаар нэг товчгоо яриад өнгөрлөө. Тэгээд хэрвээ та илүү их мэдээлэл сонирхолтой санагдвал бас Instagram руу маань чат хийрээ. Тэгээд өмнөх шиг Instagram-аас лайв хийгээд пүүсний талаар гоё ярилцаад байвал над маш их гоё байгаа. Яг тэгвэл дуртай юм байдаг ер нь хамгийн жаргалтай. Тэгээд ховч хэрүүл оруулаад сол. Тэгээд ингийн өдөр тутмын нэг байдаг юм яриад байхгүй. Сонирхдаг юм ярина гэдэг бол гоё. Тэгээд влог хийж байгаа маань ч гэсэн өөрийнхөө хоббиг дагаж хийж байгаа болохоор тэгээд надад маш их таалагддаг. Олон үзэх, цөөхөн үзэхтэй биш яг дуртай хүмүүс нь үзэж байгаа ах гэж бодож байгаа. Тэгээд үздэг хүмүүстэй бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд удахгүй бас Jordan 1-үүдийг танилцуул. Jordan 1-ийн талаар ярих юм маш их байгаа болохоор энэ сард хөдөлтөнд 2 өнгийн Jordan 1 өвжи хай загварууд гарч байгаа. Тэгээд тэр хэдээс авал Jordan-ийн талаар нэлээх ярилцах бах. Тэгээд бичлэгнүүд маань таалагдвал бас subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээд олон гоё зүйлүүд удахгүй хийх бах. Тэгээд бичлэгнийхээ нэрээ чанар дээр маш их анхаарахаар болж байгаа хэцүү болоогүй ч хэд хэцүүхэн л надад энэ гэрэл мэрлийн учрыг нэг дутаах болохгүй болоос ойрдож явах ер нь тэгээд зав заагаараа л хийж байгаа болохоос цаг жоохон болохгүй. Тэгээ өөр чи юу ярих гэж бодлаа. Өөр чин тэр програмны учрыг хийж авалж байх үед одоо энэ edit хийхэд motion-ууд энэ transaction эффектүүд их гоё чухал нөлөө үзүүлдэг юм шиг лээ. Тэгээд эднэрийг сайн сонирхож байгаа. Тэгээ дараагийн бичлэгээрээ уулзахдаа илүү гоё бичлэгнүүдэд олцгох гэж найдаж байна. Тэгээ хэрвээ танд таалагдвал тэгээ лайк, шеэр хийхээ битгий мартаарай. 1000 subscribe нэмэлтэн тэгээ явж л байгаа. Тэгээ 700 гарснаас ширэн тооны яваа байж шиг боллоо. Намайг дэмжиж байгаа 700 хүмүүст тэгээ маш их баярлалаа. Тэгээ пэйжээрээ дамжуулаад топ фэнүүдтэй тэгээ бас уралдаанд орж байгаа хүмүүстээ тэгээ бэлгэнүүдийн өгөөд явж байгаа. Тэгээ удахгүй шинэ уралдаанд зарлах бах. Тэгээ өмнөх уралдааны хацдангийн маань ачаа эх 7 хоногийн 2 дахьд Монголд очих бах. Тэгээ хүмүүс баярлуулны дээрэнтэй хамгийн сайхан зүйл хийж болно. За тэгээд бичлэгээ дуусгая. Тэгээ би олон шууд бичлэгийн төгсөлд on-feed видео оруулах гэсэн манайд оролцоод бичлэг хийж чадсан гэдэг араас нь маргааш өглөөч юм гараад өмсгөд ямар байна гэдэг бас on-feed видео бичлэгийн төгсөлд юм тусдаа нэг видео оруулж болох бах. Тэгээ удахгүй шинэ бичлэгтэй уулзтлаа. Түр бай. It's from the white light. You and me high. You follow the words from the cage. Take your master supply to leave this home behind. Take your
night.